За одоо Champion Knights багуудын гутх гэн явах чинь за энэ яасан гранд финал үлдэн ялагдсан нь доош онож шуудан дэс үхний багуудтай тоглоно багтай тоглоно. Тэгээд тэр хоёрын яасан гранд финалд гарч чинь чамп багтай сүүдийн тоглолтуудаа хийнэ. За тийм нэгэн зүгээс Nex Elchi бандад Fastlock пиклж байна. За тийм хоёрын зүгээс Inoko улсаа бандад 2 баатар пиклэн. За Viper Axe гэсэн 2 баатарыг бол авч байна. За тийм нэгэн 2 дахь баатар Tiny орж ирээд Ленаг бандж байгаа тийм хоёрын 3 дахь баатар бандад тийм нэг дөрөвдүгээр бандад тийм хоёр дөрөвдүгээр бандад 3 дахь пиклэн. За тийм хоёрын 3 дахь пик бангаар Esco орж ирж байгаа бол тийм нэгийн 4 дахь бангаар Coloc орж ирж тийм хоёрын 4 дахь бангаар Omni орж ирээд Ogre-ыг банд авч байгаа бол тийм нэгэн 3 дахь пикээр Andain орж тийм хоёрын 4 дахь пикээр Haskell орж ирж байгаа тийм нэгэн 4 дахь пикээр Deka орж ирж байна. За тийм нэгийн хувьд 2 баатар хоёулыг нь авч гарч ирээд Andain шууд дээдлэг өндөө ваа зооч юм. За тийм мэдлэх бах. Deka Andain хоёр дээгүүр явах юм болов. Fastlock за үгүй мэн тийм нэгийн хувьд Core яач явахаа хараахан шийдэг байх шүү. Тийм хоёрын хувьд бол за Haskell гол явах юм байна. Axe тоогоо цэг таслах бах. Тэгээ цэг тасч байгаа Axe дээр Viper өгрөөр айл нэг нь очин. Тэгээд нэгэн дээшээс сул явах юм байна. За Bond-ийн хувьд бол дээр Тины Bond-ыг аваад Ogre-ийг хурж ирэхээр Deka стандж өгөөд Fastlock нэг зөвхөн first авч байна. Тийм нэг Bond-ыг авахгүй хааж зогсож байгаад тэгээ айл урагшлаа Bond-ыг авах гэдэг юм гээд очиод first авчлаа. За доор Axe тассан. Гол Haskell тийм ээ. За Haskell мэдээж ирэхэд тоглолчин. За дээр Viper өмнөх Viper-тай адилхан Fastlock цэрэглүү ойртоод байх юм бол Viper алаад байх боломжтой. Харин Viper тэр боломжийг ашиглаад алаад яваад иж бас чадах нь үгүй. За доор Axe тасалж байгаа хонд Andain ирсэн. Deka энэ цэргээ авч байгаа Andain нэгээр Stinge-ийг нь хасаад Axe-ийг бол хангалттай дарамтлах баатар нь. За ингэж Stinge-ийг нь хасаад 500 мянга орлоо шүү. Энд дээр Deka-ны галаар үлэхтэл дэмэж нь маш дайжгүй болчихно. За голын хоёр бол Tiny Haskell-ыг алах гэж бол чичирх байх угаасаа алж чадахгүй. Haskell Tiny өөрөө хөлөө алдаж зодуулж өгөхгүй юм бол бас нэг үхээд байхгүй бах. За дээр харин Viper нь буруу гიშгэд урагшилж байгаад Viper зуулдаад өгчихвөл эвгүй. За Viper нь хөөж туугаад ботлоо авчиж байгаа. За доор хамгийн бол болох гээд байна да. За доор Axe-ийн цэг тасалтан дээр өвний хүрээд ирсэн. За Stinge-ийг нь хасаад байгаа. За зөрүүлээд шатааж байна. Өөрийнхөө цэгийг deny хийх эсвэл айлын нэг цэгийг алах юм бол энэ Axe-ийн шатаад юм бол арилжих нь. За Tiny харин double rune аваад доошилж байна. Deka Ogre хоёр зөрөө явж байна. За шууд Axe-ыг аль гэж байна. Axe-ыг стандж өгөөд Tiny 2 скил Ogre руу цогцсыг нь шидэж өгөөд онгаад өглөө. За Deka-ны стан гүйцэх юм болоо да. За гүйцч тийм бэ. Тэгээ ууслалт нь нэг нь body block хийх ёстой. За тэгтээ Andain цохоод байна. За Tiny стандж өгөөд. Сая цохоод байгаа учраас жоо хоцорч байна. Стан уншчихлаа. За Tiny гол дамтлуулж ийснэ доор ирээд 2 баатартай кил хийждэг. Haskell тэр 5 левел хүрсэн. Viper дээр зэрэгтэй ойртохгүй тоглож байгаа нь бол зөв. Ойртохгүй байгаа хэрнээ Viper-ын цус нь талдаа очиж Fatal-та зэрэгээ зөхөд байгаа л та. Энэ Kotobal баг өгчих үедээ Viper. Fastlock дээр гоё Koto гоё явж байгаа юм байна. Доор Axe тэгж амар даавгаас цэг таслахгүй гэж н одоо л
бүгжээ авч юм болов готлоо. За бүгжээ авсан. Шууд вангод авах гэж байна. Тиний 4 левелтэй. Хаскер нь одоо 6 болох гэж байна. Бонти руу наваад байгаа л та. Тиний болохоор нөгөө рүүний наваад байгаа юм шиг. Бонти руу наваад XP аваад байгаа. За Хаскерыг нэг цэглүүгээ шийдэх гэж үзсэн. За шийдсэн ямар ч байсан. Шийдчихэд өөрөө яваад өглөө. Нэгдэх скилээ. За дээр харин Wipe хөөсөөр байгаа Барлокыг унгачч байгаа юм. Барлок зэрэгтэй ойртой гүйл юм шиг байна ямар ч байсан. Wipe-д хойгоо санаа гаргаж тойрч яж байгаа оноосон бол тэ. За доор андаа юм манагаа өгч байгаа. За гол тийний 2 скил хийх гээд л хөөж байгаа бол тэ. Хаскар ухраад байна. За 2 скил хийсэн. За нэг цогсон. Хаскар ухсан. За доор Акс татсан. Дека манаагүй юм байна. Андаа хангалттай дистинжиг нь хасаад байна. Гэтэ бүгжтэй модоо яж байгаа учраас цусаад маш удаан нөхөд юм. Яг маш удаан нөхж байгаа ч гэсэн цусны хэмжээ нь бол 501. Маш бага. Дека манаагүйгаа Акс 3 цэгийг өөртөө зохиулж байгаад эргээд байна. Буруу байдлаас зодтолдоод энэ Декагийн хувьд андаа юм бас маанаагүй. За буцаад андайны нөгөө стейж хасаад стейж нь дуусаад Аксын цус буцаад нэмэгдчихин 587 болсон байна. За тэгээд Барлок дахиж урагшилж яагаад Wipe-д баригдаад өгч. Wipe-д ихтэй 100 маанаагүй юм байна. Хурц чадлаа. За Хаска дээр постлоод байсан. Тиний Invisible руу наваад доор бас ирчихэж байгаа. Хаскад байгаа гэсэн мэдээллийг бол багийнханд өгсөн байх. Эндээс тинийтэй хайч юу? Тиний энд акцийн зогссон ч. Хаскыг хараагүй болтой. Том 50-аад энэ шууд унж байгаа харагдаж байна. Андаа энэ Хаскад андайныг унгаад өглөө. 2 скил хийсэн ч гэсэн кил олсонгүй. Дека энэ манаагүй 5 левелтэй дека байгаа. За андаа энэ 4 левелтэй. Томбны явуулсан 1 левелтэй учраас жоо хүч муутай. За шууд стенжиг нь хасаад өгсөн. За тэгтээ өгрөд тиний рүү гээд байгаа юм байна. Дека харин Хаскас рүү гээд байна. Хаскас нухраад байна. За энэ Декага зүгээр 6 левел хөгчөөд байтал баг болохоор юм шиг. За ухрах баха. Одоо бол стант гал нөгөө хэд нь яах вэ хөө хоёр тал яах вэ хөө гэдэг. За Wipe тойрч ирээд Барлокыг унгаж байгаа харагдаж байна. Барлок фатоло нэг батыг фаталтах бол ямар ч нэмэргүй. Ямар ч нэмэргүй. Тэгэхээр скилээ бас мэдхгүй байгаа бол тэ. Барлокийн хувьд Тэний дагна аваагүй 5 левелтэй. Андаа энэ 6 өрөөгөө 4 левелтэй. За Акс нь 5 левелтэй шууд хангаад аваад хурж ирээс шууд зэрэг аваад 6 хөрлөө. Ямар ч байсан. За Тэний бол 6 өсч байгаа юм байна. За Дека 6 өссөн. За Wipe бол 8 левелтэй явчихж байгаа. Хаскын 7 левелтэй. За тийм хоёрын левелүүд бол нэлээд өндөр болоод ирлээ шүү. За Хаскад энэ големтэд хаасч байгаа. Тэгээд андайныг алах гэж яваад байгаль төсөн големтэд хаасч. За тааврын хүрээнд оруулж агаад Дека станцсан. Тэгэхээр Дека одоо луу болоод зодвол илүү өртөнтэй. 1-6 болох хүссэн юм чинь. Аксыг луу болоод зодвол зодсоор баг алах хэмжээнд байгаад идэг уг нь одоо. Тэгтээ тэхгүй л байна. Тэхгүй байна. За андайн 6 өрөөг гуталгүй яваад идэг. Барлок нь ганта бол сөүлэгтэй. За нөгөө талаас Wipe Portrait бүгжтэй огрын гутал сөүлэгтэй. Хаскад 2 балансаар гуталтай явж яхаа мөрдгөөнийхөө
нэг мөсөн л авах гэдэг бол та. Дека бүр модуулаад ногтцсан. За одоо дека постлгөө за унах нь бат болж юм да. За баригдсан. Унах нь бат болсон дека. За дээр Wipe-ийн Atlok Андайн хоёрд бол ослох хийхгүй байх. Магадгүй Андайн ульттай байвал байж болох юм. Тэний энэ хонд голын зож. За Haskell дабл руу аваад. Тэгээ ирж байна. Axe-ийн хувьд даавал 1100-тай явж байгаа юм байна. Дагра за дээр хин бууж гин. Саарл өнгөтэй гэдэг чи огрын юм уу та? За тийм байна. За тийний дээшээс одоо энэ тохиолдолд бол харахад тим нэгийн хувьд Андайн Axe Haskell хоёрын стинжийг хасаж өгөөд нэмээд бусдын зоотоход бол асуудал байж. За тийний дагра аваа шууд Viper дээр 2 скиллтэй голюмын тусламжтайгаар оож Viper-ыг шууд унгаад гэсэн. За мэдээж дагратай манатай юм чинь өргөл үүсгэх өөрөө эргэж шатаад явах хэрэгтэй. За байхгүй юм шиг байна. Унахын тодорхой байсан. За уг нь Андайн Atlok хоёрын таавраа авч ирсэн бол тийм. Араас нь ингэ зэрэгцэж хөөх шаардлага бас байсан. Дека ингээд 7 level хүсчлээ. Луу болоод тоглох хэрэгтэй. Луугаад байнга спам дээр тоглох хэрэгтэй. Ингэж тэгээ Axe-та давхлуулаад яваад идэг. Зүгээр луу болоод Axe-ыг монжоо зодоод явах хэрэгтэй. Тэхгүй байна. Тэгэхээр бас төдийлөн бас нэг баатараас тоглож чадахгүй байгаа л та. За одоо л болж. За энэ шар өнгөтөх Atlok гэж чинь. Станцда нэг баатыг фаталтах бол ямар ч нэмэргүй. Тэгэхээр Atlok-д бол яалчгүй л мэдэхгүй байх шиг байна. За тийний за Axe өөрөө постлоо болиулаад алхаж байгаа харагдчихэв. Явж байсан болоо гэж таамаглаж байна. За одоогоор яг аль нь багаараатай хийхгүй байгаа учраас хин илүү явж байгааг хэлэхэд мэдэхгүй байна. Axe ямарчсан 304 гэж даагаар авлаа. За Haskell-ийн хувьд бол мөрдгөө авсан. За харин ингэж олон зэрэг баатыг фаталтах нь маш оновчтой. Тэгээ энэ фаталт тийний 2 скил дарахад бол бас л нэлээд эвгүүд юм гэж бол орж ирэх ёстой. За яах гэдэг нь мэддэхгүй гол зогсоод байна. За ямар нэг үйлдэл хийх гэсэнгүй. За Axe байгуулж байгаа даграг үзээч гэж байна. Viper-ийн хувьд Politics бүгжтэй байна. За таан тим нэгийн хувьд голын level нэгийг авчий гэж юм байна. За өгний тийнийг шатааж өгөөд тийний шууд Axe-ыг 2 скил хийсэн. Haskell тийний рүү орж ирээд 2 скилсэн Axe арай ондгүйж калдж амжсан. За маш гоё дека зодож өгөөд Haskell Axe хоёрыг дуусгах араас нь Viper-ыг зодоод. За тим нэгийн хувьд бол Carry Bot 8-д үлдсэн учраас дайнаа авсан гэж хэлж болно. Тим хоёрын хувьд бол support нь үлдсэн учраас тийнийг дайндаа бол эхний дайнаа бол авч байна. Axe гүгэд оож ихтэн тийний очиод 2 скил хийгээд ухах гэсэн Haskell нөлтөө даж удаашруулаад тэр хонд Axe калдаад өөртөө татчихин. Тэгээ Tom байсан Андайн харин хажууд нь зогсож байгаа дими татуулж байгаа л татуулчгүй яач вэ? Андайн аль болох амьд хоол зайд байж байгаа стрэнжүүдийг нь хасаад байвал тийм нэг ерөнхийдөө бол контр баатыг авцсан байгаа. Хоёр стрэнж баатыг өгдөөс. Очиж цохид байх шаардлага гэсэн үг. За Axe одоо бол дагар авцсан. Сая Axe шос кил хийгээд авсан гэж байна.
Инэсэвэл рүү авчаа. За тийний бас дагар авсан. За энэ залуугал Акстэй гоё зөрчлөөд Акс тийнийг байгуултна гэж бодсон юм байх та ийшээ явж байх юм. За энэ голын зүйтэй шууд гүйчгүйгээд явчлаа. Тим хоёрын хувьд. За дека мөрдгөн протесттэй гоё болсон. Васлог 2 айтем авчих юм бол Аганы бослоо. Андайн одоогийн байдлаар Васэнтэй зоож байгаа учраас. За шууд Андайн руу орчих юм байна. За тэгвэл Том тавьсан Васлог хэрэн. За Васлог голом уунууд унахад зайгаад үлээ голом байхгүйсэн юм болов. За Хаскыг шууд стандарт өгөө дека дин хоёр зодож байгаа. Васлогийн үлт байхгүй байсан гэж ойлголоо. Viper өлтөө дека дөрөв дека эргэж хараа Аксыг зодож чинь. За Аксыг унгаачаад Андаинтайгаа дека яагаад ухаж юм бол Декагийн хувьд сая ухах шаардлагагүй байсан. Андаин тэгээд Мека одоод харагдчих шиг байна. Тийм нэг дайна авсан ч гэсэн нэмэлт хохирол авах шаардлагагүй л харагдлаа. Андайн цусын нөхөд Мека даасан бол болохоор л байсан санагдаж байна. Дека өсгөө зодсон чигтээ Viper-ыг зодсон бол бас төрүүлээд алхаар байлаа. За Хаскл түүний зүгээр дагтаа явуулчихдаг юм байна. За Андайн постлоос нь стандарт өгөөд Андайныгаа явуулчихлаа. Сая уг нь дагтсан тийнийг Хаскл дагаад явмаар юм. Тэгсэнгүү. Тэгээд тийний л шууд орохоор байсан саяны Хаскл ба. За сая тийм болсон. За ямар ч хэлсэн тийм нэг үед бол дайна авсан. Декагийн үед бол кил хийсэн гэж хийж болохоор орлогуудыг бол авсан байх ёстой. За дуус левел 2 лөө. Тим хоёрынхан хоёроо бүшиж байгаа юм шүү. За Дека шууд ороод Хаскыг стандарт гэсэн өөрийгөө калтаж өгөөд Акс. За тэгэнгүүт нь Акс нь тийний 2 скил дааж байгаа. За тийний алга болоод гүйсэн гэсэн энэ типи дараа явчих юм байна. За голд Андайны 2 илүү шиг. За Андайн Меката болсон. Энэ бол маш гоё айтем. Мек дараад хоёроо хүмүүсээ авраад ах юм бол за ер нь бол тийм нэг илүү харагд болоод ихэлсэн. Дека одоо энэ чигээр айтем аваад тавуулж байгаа. За асуудалгүй болчихлоо. За тим хоёрын хувьд Viper Vanguard-тэй, Haskell мөрдгөн масктай. Өөрийн аккаунтаа гутал Vanguard хийж байгаа болтой. Axe Dagger Vanguard-тай. За түрүүн Warlock-ийн за сая харин Warlock Axe Haskell хоёр дээр голом унахсан юм байна. Тэг одоо өлтөн байхгүй юм. За дээр осогч. За Дека маск авсан байна. За шууд Дека роосон. Хаскрыг стандарт зодсон. Сусын нөхөж өгөөд стринжигийн сосон Хаскрыг. За Акс шууд 3 баатрыг амар кал хийж байгаа харагдаж байна. Хаскрыг за ямар ч байсан Андайн эцсийн мөчөд бол унахсан. Андайнаас сая Мек осч Иснүү калт болсон учраас хэлэх заавал гараагүй баха. Warlock-ийн хувьд голом угаасаа байхгүй байсан юм байна. За тийний Haskell скил жахаас Dax маш гоё олж ирээд калтлаа. Haskell ерөнхийдөө орчин гайгүй гоё бүрдүүлж өглөө сая. 3 баатыг өөртөө 2 гол баатыг өөртөө татаад өгчлөө. Дека луу байхгүйсэн. Тийм учраас тулаа зодтолсон Haskell-тай. За тийм хоёр маш гоё дэм авлаа. Саяны шиг дахиад нэгтэй авчих юм бол тим хоёр илүү олж гарч ирэх гээд байна. За Haskell руу шууд тийний оосон.
Стрэнжийг нь андаа нэг хассан юм ч гэсэн. Нэг хасаа томбо тавьсан. 4 левелтэй том ямар ч байсан тавигдчихээн. За томб нь бол шүү зодод авчих хэдийг өгч явлаа. 250 өгч байх шүү. За хаас гэртээ таасан. За тэгтээ ямар нэгэн онцлог хийхгүй юм. Тиймээ харин алга болчих хаана яваад. Хаскыг хараад л яваад байна. Хаскыг энэ дээр бааз зоосон юм ч гэсэн. За дай эхлэх гээл юм да. Яаж ярих гээд юм. За шууд дека луу болоод хаскыг стандартад томцоод Аксу харин тийний 2 скил өгсөн. Акс тэндээ билээдээ дараа нэг ухалсан. За голом ер нь бол жоо хоцорч орж ирлээ. Декагийн цус талаасаа доошцсон байхад голом болсон. За Viper Акс хоёр л за мека маш гоё явж исэн ч гэсэн. Тэгтээ хаскныг гүйцэхгүй гол одоо нөгөө контр хийх баатар маань ингээ яваад өгөөд явчаад байна. За Viper энд барыг томбо зодуулж унах юм уу та. За Viper л өгрийг нь TP дарангуут нь өгрийг нь Viper руу шидээд унахчлаа. За яас ч гэсэн хоёулаа бие эндээ стан гэсэн. За харанхуулсан. За тоосцсон. За тим хоёрын зүгээс хасах дөрөв. Тим нэгэн зүгээс декагаа алдсан. За Варлокын голем нэлээ хоцсож орж ирж байгаа харагдчихээн. За гол Акс ганцаараа соло орж ирээд Варлокыг татчихлаа. Шатаасан. Акс тэр 2 скил тийний орж ирээд өгсөн. За алга болсон. За Акс маш гоё калцсан өөртөө армор аваад. За тийний рүү хаскер өлтөө даад болсон. За Viper өлтөө өгөх зогтго юм байна. Өлт өгсөн бол баг хонч байсан баха. 2-с хөгжүүлсэн өлт 100-аар 5 байхад 500 гэсэн үг шүү дээ. Тэгээ хаскер шатаацсан байсан. Viper-сээ цогчлоо. За дека мэднес авсан. Одоо дека зохилтын дэмэж байхгүй болж байгаа харагдаж байна. Тэнийг дайна авсан ч гэсэн төдийлэн айтем бол авахгүй яваад байна. Андайны зүгээс яг 2 гол Strange баатрын Strange-ийг хасаж тоглох ёстой. Тэгээ хаскрыг хаяа цаашаа гүйж тоглоод тэр жоохон буруу болоод байна. Меки бол таасан. Уг нь бол тийний лотер мека яад гэдэг тийний автаар авч тоглох хэрэгтэй. За тим нэгийн зүгээс доотлон левелнийг авч явах нь тим хоёр дээдлийн левел рүү орчиж байгаа юм. Энэ дээр нэг том юм баасан. За ямарч гэсэн гуула TP даасан. Энд андаа энэ TP-гээ болиулж байна. TP болсон үйлдэлдээ шууд голом бууж ирээд. Голом гоё яасан. Гуулаг настанц. Тэнгүүд Акс олж исэн дээр соло олж исэн. Тэнгүүд Акс хаскрыга станц. Тийний алга болсон хөрж ирээд голом минт 2 гацыг заатуулж авахад хаскрыг 2 скилтэй тийний ухалсан. Декагийн цохилтын дэмэж арай бага байгаа учраас голомтой нийлээд за ямарч гэсэн 3-ын тийний 3-т станд болоод удаашлуулсан Viper өлтөө зооцсон байсан. Тэнгүүд Акс зүг гүйж ирээд татсан. 2 голомтой Аксыг дека зодоод байгаа. За ямарч гэсэн байдаг хам гэдэг зодоо Viper-ыг зодох хэрэгтэй. Варлок хамаг амиар удаашруулаад гүрийсэн. За энд өгрөгийн мультикаст бүр 3-аар орж юм.
яа нөгөө тим хоёрын талаас одоо Акс Хаскер гэд хоёр гол махыг нь унгасан хэдий ч одоо андаа ингэж чи. За хангалттай илүү дэм байх хэвээр газар дээр ингээд TP-гээ болоосноо алдаж байна. Дэко Хаскерыгаа зодоод Аксыгаа зодож алаад дахиад Viper үзүүлсэн. Сүүл Огриг мултгаас 3-аар гарч амар дэмэж үзүүлж байна. Тэгээ шууд Дэко бол унгаж байгаа харагдаж байна. Viper Dini дээр өлтөө өгсөн. Тэгээд Axe тэг гүйцээсэн. За ерөнхийдөө тим нэгэн зүгээс маш харамсалтай. Гэхдээ скиллүүд бол гоё олсон. Улаан цаанд 3 баатар гоё хаалгасан. Тэгээ эхний Axe-ийн таталтыг бол чөлөөтө зохицуулсан. Тэгээд нөгөө баатууд нь үүж орж ирээд зодолцсон. Одоо Дека жоохон зодорын айтем. Гэхдээ сая Дека 2 ч килл хийсэн гэхлээр ямар ч байсан одоо мөнгөгүй нэхэр айтем авсан байх гэж бодож байна. За Mistil Hammer авчиж байгаа юм. Цахилгаантай болох авах гэж байгаа хаа. За Invisible Rune аваад Haskell Undyne руу авах чинь үү хин рүү авах чинь дунд нь яваад энэ баатуудын Invisible Rune авсан мэдээллийг за аваагүй юм байна. Ваад байхгүйсэн учраас за Haskell шүү цэглүү гадаас явж байсан. За тийм хоёрын зүгээс бүшилж байна. Голоо. За Undyne шууд сэргээ авсан. Axe авахгүй. За Undyne шууд ультаасан Axe-ыг хараад. За тийний алга болсон чи энд Огрийн синти тавьсан байсан юм байна. Axe гүйжиж байгаа тийнийг шууд каалцсан. За Дека хөөцөө Haskell-ыг стандж өгөөд Haskell-д дахиад хэвэн өгөөд 2 голомтойгоо Haskell руу 3-аараа зодолсон. За Haskell-г унгасан. Дахиад Axe-ыг зодож унгасан. Хоёр махыг нь зодож унсан араас Viper үлдсэн. За Viper-ыг маш гоё зодод унгах чинь Дека хангалттай зодож байна. За Undyne-ийн хувьд харин юу яагаад маана дуусаад байна. Маана дуусаад байна. Тэгээд скил гүйцэд хийхгүй байна. За хоёр талаас нэг супон үлдсэн. За сүүлийн энэний өмнөх дайныг тим нэг дээр алдсан хэрнээ энэ дайн дээр ерөнхийдөө энэ тэнцвүүтэй хийчлээ. Тэгэхээр уг нь гайгүй байж болохоор харагдаж байна. Гэтэ энэ дайн дээр Тинийг шууд энэ сентентэй хараад Axe татсан. Тиний зөвхөн тоосоод хэрэгжилж амжсан. Өөр скил хэрэглэе. Магадгүй гараад буцаж очиж 2 скил хэрэглэсэн бол хангалттай байлаа. Тэгэхээр синтлийг маш гоё тавьж эндээс байж авлаа Огригийн хувьд. Яа, тиний одоо айтем нэмээгүй 1300-тай яваад байдаг. Undyne хараа Arcane авч тоглох хэрэгтэй байдаг. Нэмээ дахиад бүгж авчдаг. За энэ синтлидээ шууд байж авсан юм мэдээ синтлидээ байж. Стож байна. Дека-гийн хувьд айтем хэцүү болчлоо. За Haskell-ийн хувьд бас айтем нэмээгүй. Axe 5 ангаад нэмсэн юм байна. За Viper-ийн хувьд сайн дээр хадгаар дарагдчихсан. За гол дахиад тийм хоёр бүшлээд хүрээд ирлээ. Энэ дэр голом байхгүй байгаа. 40 секундын дараа голом авшина. Тийм нэг хэн шийдээ. За энэ Undyne мултад асууж байгаа. Axe шууд 2 скил хийгээд буцаа гаасан. За нэг стенжин сонсч өгөөд Томбо шууд тавьсан. Гэтэ бусад багийнхан олсонгүй ямар ч байсан. За энэ дахиад синтед байсан. Гэтэ синтенээс нь гараад явчихсан. За энд Огритэй даасан. Огри стан өгсөн. За энд Дагсаг хэрний стандуулж байгаа харагдчихэв. За энд луу болцсон байна дахиад. Undyne Дека хоёрын хувьд бол өлтөө даасч байгаа юм байна. Дахиад Axe очиж гэж 2 скил хийгээд тийний дахиад гараа явсан. Энэ Дека харин Viper дээр
стаагүй зооцсон. Хаскер ороод ирэнгүүт нь хэвэн өгч байгаа юм байна. Андайны хувьд. За Viper Deka шууд үлтэй өгөөд зооцсон. Хойно Axe Warlock Tiny хоёрлоо олсон. За Deka энэ Хаскер Viper хоёртой зоотлоод унж байгаа харагдаж байна. За яалтчгүй эндээс ингээд team хоёр илүү болоод гарч ирсэн. Хойно Axe Tiny Warlock хоёрлоо ороод Deka Nan Viper Haskell хоёртой зодлоод тэгээд унж байгаа харагдаж байна. Голом бууж исэн ч гэсэн хангалттай биш байлаа. Deka-гийн одоо нэг зодуурын damage бас хангалттай биш болоод ирлээ. За голоо team хоёр цөмлөд авсан. За голоо цөмсөн юм чинь дэв цэгэн пүштэд ороод ирж байгаа юм. Дэвгээс шууд цөмсөн. Одоо голомгүй. Тэгэхээр одоо хамгаалж чадах юм болов. За ямар ч гэсэн фаталсан. За Deka шууд луу болоод энд цэрэг стант чам байна. Deka Axe мэдээж Tiny луу болсон. Viper Axe хоёр Tiny-г шууд байж аваад нүдсэн. За зөвхөн огрыг хөөж. За гураараа Tiny-г унагчаа хооронд Haskell-ыг харин нөгөө гурав. За хэвэнц ямар ч байсан. Tomb-ыг Haskell тул цогч байгаа юм байна. Цус нөхдгөө Haskell дээр өгсөн юм байна. За тэгээд Mika одоогоо дарагдаагүй яваад байгаа харагдаж байна. За энд Viper харин улаачж байгаа юм байна. Deka ухаж байгаад одоо нэг стан өгөх билгүй Axe дээр. За тэгсэн. За тэгээ зайгаа авсан. Warlock хоёроо цусыг нөхөж өгсөн. За Deka Axe орхон тодорхой болсон. Андайн Viper-ыг хөөж авах болчихж байгаа. За хоёр талд 3-1-ээрээ шууд баатуутайгаа үйлцэлсэн. За ямар ч гэсэн team хоёрын зүгээс хасах хоёр гэдэг үзүүлэлтийг бол авсан. Дайна авсан гэж үзнэ эндээс team нэг хоёр гат унгаад өгсөн. Haskell Axe гэсэн хоёр гат унгаад өгсөн. Нэмэлтээр жоохон хурдан хөдөлсөн бол Viper-ыг сонох боломжтой байлаа саяны тохиолдолд. За Tiny бол ерөнхийдөө Axe татуулаад Viper-ийн хувьд огрын стандарт унжаахон нөгөө талд Haskell-ыг зоолсон. Deka эхний станаад сэрэгдээ зааж алдаж байгаа харагдчихсан. За item Tiny нэмэхгүй л яваад байна. Андайн Vanguard нэмсэн. Арканта готл нэмэхгүй бол за Warlock өөртөө зодуулахгүйс Ghost авчаа. За Deka-гийн Maelstrom жижиг Maelstrom авсан. Өөрийнхөө хувьд Hex авахад Mustex таг авсан. Mika-тай явж байгаа юм байна. За Axe өөртөө Sanj нэмсэн. Viper хадгаар Vanguard-ын Sanj нэмсэн. За Haskell-ийн хувьд бол BKB нэмж байгаа. За BKB-тэй Haskell одоо skillд орохгүй. Дунд нь зодтолдоход асуудалгүй гэж харагдаж байна. За тийм хоёрын зүгээс дээглээ. За энэ ерөөхдөө тоглолтыг шийдэхтэй юм болж байна уу та. За энд баа зоосон. Сэнтрийг бас устгаад өгсөн. За шууд Haskell руу стаавд оосон. Том тавьсан. Голом Haskell унжаахаа Tiny Axe ба тэр дунд оосон. За энэ дээр яалчгүй Deka Haskell Viper хоёр зодуулаад өгчлээ. За тэгээд Haskell-ыг Tiny гарч ирээд бол унгасан. Tiny-ийг автаа дууссан. Андаа хэвэнгээ хараа одоо хинд өгч Viper өгч байгаа харагдаж байна. Deka байлж хөөч ирээд луу биш учраас Viper дээр цогсон. За яалтчгүй ингээ 5 ангууд дарагдсан. Тэгээд цогцолтын дэмэж басан баатууд унж байна. 5 ангууд дарагдсан. Зодсоор байхад Axe эргэлтэнд бөөндөө оноо яа. Энд нэг гол зүг зогсож байсан юм шүү дээ. За ингээд махуудын дайнаар
ийм хоёрын яалтар явуулж